Бид таахандаа дотоод хэргийн сургуулийнхаа түүхт 90 жилийн ойд зориулан бэлтгэж байгаа бидний бахархал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид онцгой байдлын сургуулийн галт төмөртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан гамшиг судлалын магистр, галт унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер, за улсын шүүгч хурандаа Баттөмөр багшигаа урьж ярилцаж байна. Ингээд багшийнхаа амрыг ирээ. Амрыг ирээ. За манай Баттөмөр багш гэх юм бол бас онцлогтой. За 1992-оос 1994 онд манай сургуулийг цагдаагийн сургууль нэртэй байхад за суралцаж анхлах төслөг цолтой онц суралцаад төгсөж байсан ийм манай онцлог төгсөгчдийн нэг гэдгээр бас онцлогтой байгаамаа. За ингээд ярилцлага хоёлаа онцгой байдлын ажил албатай амьдралаа холбосон одоо түүхэн он жилүүдийн чинь уурчилж эхлэе. Сая одоо бас онцгой байдлын албан маань түүхт 20 жилийн байгаа тэмдэглэлээ. За манай их сургуулийн бас түүхт 90 жилийн тохиож байна. Танд бас баярын мэнд хүргэе багш. За баярлалаа. За ингээд албатайгаа ажил амьдралаа олсон сайхан түүхэрч яриагаа эхлэе. За сая түүхэн 20 жилийнхаа гэлсэн онцгой байдлынхаа албатай. Миний би 1984 онд аврах гал унтраах 18 дахь ангид галс нөгчөөр орж эхэлсэн. За ингээ галс нөгчөөр ороод туслах гайцаагч багны мастер гэсэн албан тушаалд ажиллаж байгаад энэ төрлөх 90 жилийнхаа хийж байгаа сургуулийнхаа чагсаалын далбаа дээр сонсогч гэж мөрдөстэй анх орж ирж байлаа. За дараагаар нь сургуулаа төгсөөд Алтан гац одонд буюу Балдины гавьяаны одонд 10 дугаар анги гэж тийм ээ. Энэ анги салааны захирагчаар үүрэг гүйцэтгсэн. За энэ ангидаа мөн сургууль хариуцсан байцаагч. За тэгээд дараад нь галт төмөртэй тэмцэх газарт нийслэлийн дотоод танилд хариуцсан байцаагч. За тэгээд гал унтраах 18 дугаар ангидаа буцаад ангийн захирагчаар одоо 3 жил ажилласан. За үүний дараагаар галт төмөртэй тэмцэх газарт хүний нөөц сургууль хариуцсан мэрэгжилтэн гэрийн төмөр хариуцсан мэрэгжилтэн. За тэгээд гамшигаас хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газарт галын бодлого хариуцсан одоо мэрэгжилтэнгээр ажиллаж байгаад 2009 онд сургуультай багшаар томилогдсон. За энэ томилогдоход бол Амгаланбаяр генерал маань манай газрын дарга хурандаа цалтай хийжлээ. Тэгээд одоо цэргийн хүн үүрэг өгсөний дагуу орсон. Ороод одоо сургуулийн байгууллагт очиж ажилланаа. Мэддэг чаддаг маа тэр хүүхдүүд очиж одоо заанаа гэж надад өөр болсон. Би ч одоо тэгэхэд юу багш хүлээ гэдэг энэ ч одоогоор би дандаа сургуулийн байгууллага биш юу практик байгууллагаар их олон жил явлаа шүү дээ дарга юм гэсэн. Би ямар хүн томилж байгаагаа харах гэж оруулж ирсэн хас тэний албан тушаалыг хэлцэхгүй ээ. Ингээ гар баригаа гаргаж илаа одоо тэр. Тэгээ зэргийн хүн одоо тушаал биелүүлэх. Өөрөөсөө тэгээд үүргээ аваад энэ 90 жилийнхаа хийж байгаа энэ сайхан сургуулийнхаа чагсаалын талбайд 2 дахь удаага орж ирж багшуулж одоо ингэж орж ирсэн юм түүхтэй те. За тэгэхээр багш анхны томилд одоо аль тэнхимтэй байсан. За анх одоо таныг энэ сургуультай багшаар ажиллахаар ирэхэд ер нь одоо орчин нөхцөл маань ямар байсан тухайн үеийнхаа талаар хуурчлал бас өнөөгийн сонсогчид манай үзэгчид багш албаагчид бас сонирхолтой байх болов. За намайг сонсогч байх үед бол харьцангуйгаар цаг үе өөр байсан тийм ээ. За энэ үед бол бас нэлээд хүндрэлтэй. Ер нь бол бас байр савны хувьд бол дутагдaltaй тийм үү. За энд бол одоо бидний одоо ахлагчийн сургууль байгаа. Энэ сургуулийн 5 давхарт манай сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. 3 давхарт нь одоо бас дотоо оюутнууд байрладаг юм байсан. За намайг багшаар ирэхэд бол сургууль маань харьцангуйгаар орчин нөхцөл нь сайжирсан байсан. Сүүлдээ бол одоо том объектуудаа барьж энэ сургууль дэлхийн жишгт өрсөн ийм сайхан сургууль болж нүдэн дээр маань одоо өсөн дэвжиж тийм ээ. Судлаач багш, эрдэмтэн докторуудаар хүрээлэгдсэн. Оюутан сонсогчдод нь хүртэл өнөөдөр орчин цагийн биднэрийгээ бас тодорхой хэмжээгээр шалгасан, хамтарч ажилласан ийм сайхан он жилүүд байсан. Тухайн үеийн одоо ажиллагааны гэх юм уу дадлаг сургуулийн материалын базын хувьд бас харьцангуйгаар жоохон дутагдaltaй байсан. Одоо бол энэ манай галт төмөр унтраах албаны тэнхимийн хичээл явуулдаг, гамшигаас хамгаалах албаны тэнхимийн хичээл явуулдаг энэ багш нар маань материалыг базаад үшгэлээд ямар ч одоо аврах үйл ажиллагаа зохион байгуулах
За тэгээд мөн одоо практик байгууллагын галуунтар хангууд, үндэсний аврах баригад тийм ээ. За ийм газруудтайгаа нийлээд хамтарсан том тактикийн болон тархалтын сургуулиудыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу ингээд зохион байгуулдаг болж. За усны сургалтыг миний дээх үед бол бидний үед бол туул гол дээр л очиж хийдэг байлаа шүү дээ. Тэгэхэд бол одоо энэ гүний 4-5 өдөө тий клиник сургалтын төвтэй болсон, дээрээс нь усан баситай болсон. За баси маань дотроо бас янз шүү дээ тийм ээ. 4 метрийн гүний шумбалтын аврах үйл ажиллагаа зохион байгуулах юм чадвар өгөх. Жилийн 4 үйлрэл. Жилийн 4 үйлрэлд ямар ч одоо саад бэрхшээл байхгүй ингэж аврагчдаг, усчин аврагчтайгаа бэлддэг. Тэгээд тэр 24 цаг үүрэг гүйцэтгэж байгаа галсан өгчдийг яг одоо практик байгууллага дээр өглөө ээлж яаж бууж 24 цаг яаж гарах вэ? Ангийн цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэдэг ийм дадлын сургуулийг өглөө болгон нэг нь одоо салаан дараагаар томилоод бусдын одоо жолоочоор дуудлага үлээ авагчаар тийм ээ ингээд томилоод яг 24 цаг болгоод их дадлагын том баазтай болсон. Энэ бол маш их одоо ололт. Тэгэхээр энийг одоо зохион байгуулж байгаа энэ удирдах бүрэлдэхүүн тийм ээ. Үе үеийн одоо энэ удирдах бүрэлдэхүүн. За энэ сургууль болох энэ жишг рүү оруулж ирж байгаа энэ том өөрчлөлтийг хийж байгаа удирдлагуудаа бас талархах хэрэгтэй. Бидний одоо сургуулийн нөхцөл байдал сайжирснаар энэ төгсөж гарч байгаа энэ практик байгууллагад очиж байгаа хүмүүс маань ялангуяа манай онцгой байдлын албаны одоо өнөөгийн тавигдж байгаа шаардлагын үнэ төгсөн гэж яриад одоо хангаж байгаа гэхээр бас очиж байгаа ийм одоо сонсогч нар төгсөж гарч албанд очиж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. За баярлалаа. Тэгэхээр тантай бас өмнө нэг ярилцж байхад ер нь манай энэ албанд сургуульд суралцж байгаа суралцагчдын хувьд гэх юм бол энэ техник хурж одоо бие биелдэр сэтгэл зүгийн бэлтгэх өрн хүрээнд бэлтгэх хэвээр нэг ялангуяа дадлах сургалт бол маш чухал шүү гэдгийг та бол байнга онцолж хэлдэг. Энэ тухай байнга ярьдаг. Бас энэ хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа байнга өргөжүүлж явдаг. Тэгэхээр энэ онцгой байдлын албаны сургуулийн суралцагч сонсогчд маань дадлах сургалт одоо ямар чухал юм бэ гэдэг талаар бас нэг онцолж хэлж өгөөч. Тий. Энэ дотоод хэргийн их сургуулийн ер нь айлч бүрэлдэхүүн сургууль. Би миний энэ хувийн бодол. Гэхдээ нэг зөрөхгүй баг. Практик байгууллага дээр очиод юу хийж ийн яг тэрийг одоо загварчилсан тийм сургалтуудыг л ойрхон төлхөө хийж өгвөл бидний үндсэн шаардлага бас биелэх юм. Чанартай 70% нь одоо бас шаардлага хангахаар хэмжээнэ гэж би ойлгодог. Тийм учраас хийлэнж байна уу, цагдаанч байна уу, онцгойч байна уу? Ер нь практик сургалтыг яг одоо хэргийн газрын үзлэг гэдэг шиг тухайн одоо манай галдмөрийн голомт, гамшиг ослын голомтод очиод цагийн байдлыг өөрөө үнэлдэг. Тэгээд үнэлээд шууд шийдвэр гаргана шүү дээ. Тэр сургууль сурж байхдаа би энийг үзээгүй юм байна гэх хэрэг байхгүй. Би энэ дадлын сургуульд оролцоогүй гэж хэлэх арга байхгүй. Тэр 10 хэдэн хүний одоо амь насыг хариуцаад тэгээд дээрээс нь тухайн одоо объектийн буюу тэр айл өрхийн тийм ээ аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг хохирол багтаа авч гарах үүрэг бол тухайн салаа буюу салаан захирагчд байгаа юм. Ийм учраас энэ дадлагын сургалтыг маш тэр утаатай орчинд ажилуулдаг. За өндрийн бэлтгэлийг маш сайд. Тэгээд дээрээс нь энэ усчин за ер нь бүх төрөл мэргэжлийн аврагч нарын ганц чаддаг юм нь эхлээд өөрийгөө авардаг байх хэрэгтэй. Дараагаар нь хүнийг аварна. Өөрийгөө аварч чадахгүй байгаа хүн аварна гэж одоо ярихын хэрэгч байхгүй шүү дээ. Тийм учраас тэгээ ганц бие биш. Нөгөө багаараа ажилдаг. Хамгийн доод нь 3 хүний бүрэлдэхүүнтэй тасаг ажиллана шүү дээ. Тийм ээ. Тэр амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас нөгөө ямар орчинд орч ийн тэр орчингоос яаж эхлээд амьд үлдэх вэ? Амьд дэх үед бас нэг амьд үлдэх урлаг гэж нэг хичээл ордог байсан шүү. Намайг одоо сонсогч байх үед. За яг тэр шиг тийм хичээлүүд төлхөө оруулаад тэгээд онлайн мэдлэгийг харьцангуйгаар өглгүй яах вэ? Гэхдээ бидний цагийн байдлаар бол ер нь гадаадын сургуулиудыг хараад байхад миний одоо бас явсан газрын одоо сургалтыг ингээ хараад байхад ер нь болж игэл энэ биеийн хүчний буюу төсвөрийн тэгээд дээрээс нь сэтгэл зүйн маш тийм одоо ур чадваруудыг цаг тухайд нь багийн бүрэлдэхүүнд оруулж хийгээд байгаа. Онлайн дадлага гэднийг бол одоо бас ингээ уялдуулаад явна шүү дээ. Нэг нь орхичоод нэгдүг нь илүү харьцаж гэж байгаа. Гэхдээ нөгөө 60 40 гэдэг хэмжээг нь алдахгүйгээр барайл явчихд бол тэгэл
хүүхдүүд бол харьцангуйгаар өөр гарна л гэж ойлгоод байгаа. За тэгэхээр та сургуультай одоо сонсогч байлаа. Төгсөөд практик дээр олон жил ажиллаа. За мөн одоо төрлөх сургуультай иргэн томилогдож одоо 10 гаруй жил багшлаач, тэнхмийн эрхлэгч хийж ингээд яг энэ чиглэлээр бол олон жил үнэхээр одоо сургуулийнхаа түүхийг бичлсэн хүмүүсийн нэг үл яхаа аргагүй та бас одоо онцгой байдлын сургуулийнхаа түүхэн номыг бичсэн. Тэгэхээр ер нь онцгой байдлын сургууль маань анх үүсэж хөгжсөн одоо түүхээс бас бидэнтэй хаалцсан сонир байх болов. Бас та сургуулийнхаа одоо домог болсон багш нар яг анх таныг томилогдож ирэхэд тэр сайхан багш нар байсан гэдээс их ярьдаг тий. За манай онцгой байдлын сургууль түүхэл 1990-ад оны нэг цаг үеийн байдал жоохон өндөрсөн нийгмийн солигдсон ийм үед Орсын холбооны улсад бэлтгэгдэж ирсэн буюу яг энэ сургуулийн суур дээр байсан хүмүүс бол арай цөөрсөн зах зээлд ороод бас зарим нэг нь ажилласаа гараад тэгээд яасан гэхлээр ер нь бол дотооддоо боловсон хүчний бэлтгэхгүй болохгүй мэнэ гэсэн үндсэн дээрээс энэ манай галын газрын даргыг одоо 16 жил хийсэн комиссар Шигбатар гэж дарга маань энэ хүний бас өдөр болгон одоо энэ чиглэсэн ажлын нэг нь бол боловсон хүчний аж бэлтгэхүүгээд тэгээд үндсэн одоо суур нь энэ манай Сагдагийн дээд сургууль юм байна. Энд одоо ямар нэгэн байдлаар 2 жилийн одоо юм сургалттай анги нэ. Тэгээ эхний ээлжинд 45 хоногийн буюу одоо 3 сарын хугацаатай овчор үргэлтгүүний бэлдсэн байдаг. За ингэж явж байгаад анхны одоо эсэлтээ 1991 онд аваад за энэс хойш одоо тодорхой хэмжээний үе шаталтаагаар явж байгаад за тэгээд 2012 оны 3 сарын 5-ны өдөр энэ Монгол Улсын шадар сайд хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар онцгой байдлын сургууль гэдэг яг одоо тусдаа ийм сургуулийг анх байгуулсан. За энэ байгууллагаас өмнө ажиллаж исэн нөгөө доктор профессор Даваад Дөрж огш маань байна. За анхны одоо тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан Баатар Сүрэн багш маань байна. Гамбол огш маань байна. Тийм ээ. За тэгээ Машбат огш маань байна. Борын Машбат. Энэ одоо хүмүүсийн нөгөө биднийг сонсогч байхад ажиллаж байсан Ми-8 онгоцоор одоо осолд ороод амьдсан одоо жагсаалын дарга Цэрэн агсан маань биднийг өнөөдөр яаж энэ хөл гараа олох вэ? Яаж энэ сургуулиас ямар одоо боловсон хүчин гарах вэ гэдгээр өдөр шөнөгүй ноцолдож энэ хүмүүс бол хажууд нь аав аав шиг ах шиг байж хагаад ингээд одоо төгсгсөн ийм сайхан буурлууд бий. За энэний дараагаас ингээд залгамж авсан ган жаргал багш маань тэнхмийн эрхлэгч тийм ээ. За ингээд миний үед одоо тэр сургууль байгуулагдаад ажиллаж байхад Орсын холбооны одоо галын инженерийн дээд сургуулийг дунд сургуультай төгсөж ирсэн. Дагдан Доржийн Эрдэнэ нэлэг орондоо, Жамин Сүрэнгийн Амбаатар орондоо, Борын Машбат орондоо гэдэг 3 сайхан одоо бурхан шиг багш нартай, ах нар шиг одоо юм хүмүүстэй гар нийлж ажилласан. За тэгээд надад нэг үүрэг өгсөн юу гэхээр манай тэнхмийн эрхлэгч. За Батмөрөө энэ тактик арга зүйн хувьд бол одоо бид одоо хичээлээ заана. Чамд одоо ганцхан юм гэхээр энэ практик дадлогын сургалтыг л одоо чиний гараас гарна шүү. Та практик дээр олон жил ажилласан. Дээрээс нь яг нөгөө хүүхдүүдтэйгээ жоохон арай жоохон нас арай зал жоохон ойрхон бас нөгөөдөл маань бас миний дээд үе учраас. Тэгээд ер нь гадаах дадлогын сургуулийн бол би хариуцч ингэж явуулдаг байсан. Тэгээ энэ сургуулийг бас зохион байгуулахад анх бий болоход энэ Пилжээгийн Батгах гэдэг орондоо маань анхны сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэгээд энэ сургуулийг байгуулахад маш их үүрэг гүйцэтгсэн гэж би хувьдаа боддог. Тэгээд үе үеийн одоо захирлууд байна шүү дээ, тийм ээ. Цагаар нь одоо бас ажлуудыг сайхан үргэлжлүүлээд аваа явсан. үргэлжлүүлээд тийм. Энэ сургуулийн нэг манай сургууль Монголд бол ер нь бол бас нэлээд дээгүүр. Ер нь бараг нэгд орохоор хэмжээнийгээд одоо би сургуулиар бахарч ийм сайхан одоо орчин бүрдүүлж чадсан. Дээрээс нь энэ манай сургуулийг төгсөж байгаа сонсогч нар оюутангууд маань хаач одоо хувирах чадвартай. Ийм сайхан хүмүүс байдаг гэж би бахархаж боддог. Тэгээд эднийг бэлтгэхийн тулд өнөөдөр нөгөө эрдэм судлаач энэ манай гал төмөртэй тэмцэх албаны тэнхмийн, гамшигаас хамгаалах албаны тэнхмийн
багш нар нөөцийн алан тэнхмээ энэ 3 тэнхим маань нэгдэж иж нэг цул болж иж өнөөдөр энэ хүүхдүүдийг бэлдэж гаргаж байгаа тийм ээ. За энэ дотор өнөөдөр багшлах бүрэлдэхүүн маань их сайхан байна. Ялангуяа өнөөдөр манай галын тэнхимд гэдэг чинь Оршин улааны улсад Монгол улсаас анх удаа докторийн зэрэг хамгаалсан их төвшин багш маань байна. За гамшигын тэнхимд саяхан удаасан ганчимэг багш маань байна тийм ээ. За манай нөөцийн тэнхимийн бас Огийн багш маань бас докторийн зэрэгтэй. За сүүлд одоо ажиллаж байгаа багш нар маань дандаа Оршин улбооны улсын иргэний хамгааллын актив галын эсрэг үүсгэх активыг төгссөн ийм мэрэгжлийн боловсон хүчнүүд ирж багшилж байгаа. Тэр нь одоо ялангуяа оюутнууд зааж байгаа хичээлийн чанар чансаа сайжрах. Тэгээ нэг хамтарч ажиллаж байгаа энэ удирдлагын багч гэсэн бас тийм ээ. Үнэхээр одоо голын олсон хүүхдүүдийнхаа төлөө чамнираа одоо яаж одоо хүмүүжүүлж гарах уу гэдэгтэй хамтарч ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр ер нь энэ онцгой байдлын байгууллагын чиг үүрэг маань өөрөө Эрдэнэт хүний амь насыг аврах, за альваа одоо галт төмөр унтраах үйл ажиллагааг одоо ая төрөнгийн одоо хохирол багтаагаар одоо унтраах гэдэг юм маш олон чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тийм учраас маш одоо хариуцлагатай алав. Ер нь хариуцлагагүй алав гэж байхгүй л дээ. Гэтэ дээр нь одоо манай төгсөгч та дөрөв ярьлаа. Төгсөөд шууд одоо дислэг цолтой за 10-аас 15 хүнийг удирдаад ингээд би одоо сая сарын өмнө төгсөн гэж хэлэх хэрэггүй. Шууд одоо үүрэг гүйцэтгээд эхэлдэг. Энэгээр их онцлогтой. Тэгэхээр ийм одоо ажил мэргэжилтэй болохын тулд хичээл заадаг багшийн хувьд ер нь одоо сонсогчтой таны хамгийн их хэлдэг, цагтыг ямар үг байдаг вэ? Дээр нь одоо эднэрийг энэ ажил мэргэжилтэй шадралаг болохын төлөө таны одоо баримтлагдаг хамгийн том одоо гол зарчим гэвэл. За энэ мэргэжил болох нь сайхан гэж болгон ярьдаг. Өөрийнхөө мэргэжлээр бахархдаг. Бидний нэг том зорилго нь юу гэхээр багаар ажиллах. Ганцаар ч гэсэн тоглоом явуулахгүй байх. Тоглолт явуулахгүй гэсэн боломж авахгүй. Тэрнээс гадна нөгөө үүрэг тушаалыг биелүүлдэг байна. Тэгээд нөгөө аврах үйл ажиллагаанд өөрийгөө амьд үлдэх хурлаг буюу амьд үлдэх тийм чадварыг суулгах хэрэгтэй. Тэрний дараагаар нөгөө багтай ажиллах, хүүхдүүдтэй ажиллах. Миний хувьд нөгөө дадлагын хичээл дээр ганцхан юм ярьд. Ялангуяа би нөгөө нэг хичээлээд эхэлчихэд амьсгалын бие даасан төхөөрөмж гэж утаатай орчинд. Тийм одоо ер нь утаачаагүй ч утаатай ч ганц нэг ч хувийн зэвсгэлэмж байхгүй юу? Зам дээр нэг машин шатсан ч гэсэн апдейтыг өгрөөл бууж ирчих хэвээр. За тэгээд энэ нөхцөл байдал дээр гуруулаа ажиллана. Хэрвээ энийгээ сайн сураад ямар нэгэн одоо алдаа оноогүй гарах юм бол та амиа аварч чадна. Хэрвээ энэ буруу ажиллаад өөртөө тэрүүнд итгэл байхгүй, сэтгэл зүй байхгүй, тодорхой хэмжээгээр өөрөө хэрэгэл сураагүй бол ямар ч сайн одоо хүн орсон тухайн үед өнөөдөр үүрэг гүйцэтгэх хэцүү. Ингээд гуруулаа ганцаар биш, бүр гуруулаа өнөөдөр одоо элсдэх тийм одоо том аюул учирдаг байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээр онцлогтой. Дээрээс нөгөө хүний гэж явах айл өрх албан газар төр тийм хувийн аж ахуйн нэгж бүх байгууллага дээр очиж ажиллана. Аль болохоор хохирол багтай. Усаа баг залцуул. Нөгөө гамшиг гаргаад унтрааж байгаа объектор очингуудаа нөгөө сүүлд нь бүр илүү ус тавиад одоо хамаг юм норгож хаяад тийм ээ дахиад хэрэглэхгүй болгочхоор ийм биш голомтой болгоч шийдвэрлэх чиглэл гэдгийг одоо өнөөдөр өөрсдөө маш их тийм онлайн талаас нь сураад авсан бол шийдвэрлэх чиглэлээ тэгээ цаг аллаггүйгээр нэмэлт хүч дуудах, хамтын ажиллагаа хурдан эхлүүлэх, тэнд ажиллаж байгаа цагдаа хүчний байгууллагуудаа хамтарч ажиллах. Тийм ээ? Хүний амь нас эргэцсэн байвал хэргийн газрын хэргийн газрыг одоо устгахгүй байх тийм үү? Ийм одоо үндсэн үүргүүдийг нэгдүгээр анхаарч явах. Ердөөс олон чиг үүрэгтэй хамтын ажиллагаа л маш чухал. За тэгэхээр манай онцгой байдлын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүд маань бол магадлал итгэмжлэгтэй. За манай онцгой байдлын албан сургуулийн сонсогчд маань одоо тогтмол амжилт гаргаж байна. Хичээл сурлага болон бусад одоо мэрэгжлийн уур чадвараараа. Тэгэхээр энэ сургуулийн энэ хөтөлбөрүүдийн талаар одоо яаж шинжлэгдэж байна? Олон улсын стандартыг яаж хангаж байна? Энэ талаар багш ямар бодолтой байдаг вэ? За энэ манай сургуулийн хичээлийн хөтөлбөр шинжлэгдэх магадлал итгэмжлэлээр оруулж
бид өнөөдөр энэ модлын идэвхжүүлэхээр авч байгаа ганц шалтгааныг би бас нэг том твшил гэж ойлгож байгаа. Энэ бол стандарттай болж байна. Бид өнөөдөр яг тодорхой хэмжээний тийм ээ магадлан идэвхжүүлэлт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо хөтөлбөрөөр хүүхдүүдтэй сургалтыг зохион байгуулж байна гэж одоо ойлгодог. Тэгэхээр энэ хөтөлбөр дотор бол яг тэнхэн болгон өөр заадаг тусдаа хичээлүүдтэй. Тэр хамтын заасан юм маань нөгөө гурвалжин пирамид шиг дээшээ явсарвал хамгийн сүүлд нөгөө шалгалт авахад 4-р курст орж ирэхэд энэ цогц мэдлэгийг олоод авсан байх хэрэгтэй гэдэг ойлголтыг бид нэр төрүүлээд байгаа. Тэрнээс гадна энэ практик сургалтын чанар чансаа хаана хийдэг, ямар одоо болцоо нөхцөл байна гэдгийг бас тэнгээр давхар гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр биднэрт өнөөдөр энэ сургалтын бас нэг өөр одоо орчин бүрдүүлэх бид нар өнөөдөр энэ хөтөлбөрөөрөө бас бах юм сэтгэл төрдөг. Тэгээ энэ үйл ажиллагаанд хамт олонтойгоо бас дунд нь байжгаад оролцсондоо бас их баярлдаг. Тэ. Практик сургалтаас гадна энэ манай эрдэмтэн багш нар ялангуяа энэ удирдах албан тушаал хийгээд биднийг бас тодорхой хэмжээнд чиглүүлж энэ орчин өнөөдөр энэ ажиллах нөхцөл болцоогоор бүрэн хангаж байдаг юм. Үе үеийн удирдлагуудаас энэ цаашаа далимдуулаад баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээ онцгой байдлын албан манай онцгой байдлынхан ч гэсэн бас удирдлагууд маань сургууль маань юу болж байна? Яаж байна? Нөгөө хичээл заадаг байр сав нь юу болж байна гэдэг. Тийм байнгын одоо бас дэмжлэг үзүүлэлт их баярлдаг. За тэгэхээр багшийн хувьд бол энэ гал унтраах техникийн олон төрлийн спортын олон улсын хэмжээний мастер цалтай юм хүн. Тэгээ бас энэ мэрэгжлийн чиг баримжаа олгох чиглэлээр энэ мэрэгжлийн уралдаан тэмцээнүүдэд шавнараа байнга бэлтгэж ирсэн, өөрөө бас оролцож байсан. Тэгэхээр энэ спортын талаар бас тантай уулзч ярилцсаныг жоохон тодруулаад өгөхгүй юу? За энэ сургууль маань бас их сайхан ариун түүхтэй. Энэ албаны спорт. Албаны спорт маань хөгжөөд 60 гаруй жил болж байна. Энэ галын аюулгүй байдлын тухай хуулиар нэлээд зөвшөөрөгдсөн юм. Энэ онцгой байдлын албанд орж байгаа гал унтраах чиг үүрэг бүхий албан хаагч нар зайлшгүй энэ спортоор хичээлнэ гэж заасан мэт. Тэгэхээр энэ сургуульд бол ган болд гэдэг одоо багш маань энэ бас олон улсын хэмжээний мастер, Оросын улманы улсын кандидат мастер ийм том бас мэрэгжлийн хүн байсан. Энэ хүн маань тэтгэвртэй гараад одоо би бас түүч хэлээд тэгээд аваачаад өгсөн одоо Булган ханга багш маань үргэлжлүүлээд явж байна. Тэгээ миний хувьд бол энд ирээд материалын баазыг сайжруулах, нөгөө хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах нөгөө гүүр самбар тийм ээ самхаа шинээр байгуулахаас эхэлж ирсэн. Тэгээ багийг яаж үрдүүлэх вэ энэ талаас. Энэ мэрэгжлийн спорт бол дэлхийн авраг шалгаруулах тэмцээн жил болгон болдог. За тэгээ тухайн үеийн одоо бас олон улсын тэмцээнүүд болно. Сургууль маань ямар товчхон хэлэхэд бол энэ дөнгөж 17-8 настай хүүхдүүдээс гадна тухайн үедээ бол ажиллаж байгаад 5-6 жил болчихсон хүүхдүүд ирдэг байсан. Тэгэхээр янз бүрийн насны насны хүмүүс. Бас одоо бол сүүлийн үед бол голцоо дандаа ичнээтэй болцсон учраас 3 жил 5 жилийн ичнээтэй болсон учраас өдрийн ангид бол ажиллаж байсан хүүхдүүд орохгүй. Тэгэхээр тухайн үед миний ажиллаж байсан үед бас харьцангуйгаар ажиллаж байгаад ярьж байсан хүүхдүүд жоохон байсан учраас бас гайгүй. Тэгээ дээрэс нь ахан дүүгээ авч явдаг энэ зарчмаар нөгөө спортын дэг жаягаар бас уралдана. Тэгээ бид нэр өнөөдөр манай сургууль маань цагдаагийн актив байхад нь төрүүллээ. Дотоод иргэний их сургууль байхад нь төрүүллээ. Хууль сахиулахын их сургууль байхад нь төрүүллээ тийм. Нэр өөрчлөлт болгон төрүүлсэн. Тэгээ улсын аваргыг 2 удаа, бүсийн аваргыг 2 удаа, завсаргүй 4 жил төрүүлсэн. Хамгийн сүүл сая Булган багш маань 23 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг манай сургууль маань бас дотоод иргэний их сургуулийн баг тамирчид Улаанбаатар хотын бүсийн аварга боллоо гэдэг маш их баярлж байгаа. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоогийн байдлаар 8 хүн Монгол улсын шигшээд багтаад явчаад байна. Тэрний 2 одоо төгсөгч буюу 13 14 оны төгсөгч олон улсын хэмжээний мастер Инкват Батсайхан гэж 2 хүн бол нэг нь довтлооны шат, нөгөөх нь саата 100 метрийн Монгол улсын рекордыг одоо нэг нь 13 онд, нэг нь 15 онд рекорд амжилтыг хийсэн одоо хүртэл эвдэгдэг байна. Тэгэхээр бидний бас хичээл зааж байгаа энэ хүүхдүүдтэй ажилласан ажлын үр дүн бас гараад за тэгээд 12 мастер би түрүү хэлсэн тийм ээ 6 олон улсын хэмжээний мастер за зэрэгтэй тамирчид бол олон гэж хамгийн сүүлд одоо энэ Ардна Батрынхаа энэ хүүхд маань сүүлийн 2 дэлхийн аваргад сайхан уралдаад ирлээ.
Тэгэхээр бидний одоо энэ Булган хангаа огш маань бас хичээлээ сайхан явуулж байгаа юм байна. Бидний залгамж албаа бас таашаа үргэлж их олон одоо сайхан шавнар маань төрөх байхаа гэж бодож байгаа. За баярлалаа. Ингээд бид охиндоо дотоод хэрэг сургуулийнхаа төвхт 90 жилийн зориулсан бидний бахархал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг бэлтгэн хүргэж байгаа. За бид өмнөх нэвтрүүлгээр бас манай их сургуулийн төвхт 90 жилийн хугацаанд мэдлэг мэрэгчлэрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан. За багш албаагчид удирдлагуудынхаа төлөөллийг оролцуулж байсан. Энэ удаа ч гэсэн бид та бүхэнтэй онцгой байдлын сургуулаа төлөөлөн одоо гамшиг судлалын магистр, за галт нэмэртэй тэмцэх албаны техникийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан. За олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч бас хамгийн нэг онцлог мэдээлэл бол за тус их сургуулаа 1992-оос 94 он цагдаагийн сургууль нэртэй байхад нь одоо онц дүнтэй төгсөж ахлах дэслэг цолыг одоо шууд авч ирсэн ийм цөөхөн төгсөгчдийн маань нэг гэдгээрээ манай Батмөр өгшөл их онцлогтой. Ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань оролцсон танд баярлалаа. За тэгээд хүн болгонд нэг албаараа бахархах тийм нэг сайхан сэтгэл байдаг. Тэгэл насан туршдаа энэ сайхан дөрөнд хувцас өмсвөл тэр албаныхаа амжилт бүтээл алдаа оноо гэд ингээд хараад байж идэг гэд манай ахмадууд их сэтгэл огшиж ярьдаг л да. Тэгэхээр таны хувьд гэх юм бол энэ албаараа бахархаж их сургуулийнхаа түүх 90 жилийн ойд зориулж бас үе үеийнхаа төгсөгчд багш албаагчдаа сайхан мэдчилгээ дэвшүүлнэ гэж урьж. За бас сайхан бодогдож явдаг юм асууж байна. Энэ сургуулийнхаа жагсаалын талбай дээр энэ хоёртоо орж ирж нэгэн сонсогчоор нөгөөдг нь одоо энэ талбайг үз багш гэсэн сайхан нэр алдрыг зүүж тэгээд энэ сайхан эрдэмийнхаа одоо алтан өргөнд энэ олон сайхан эрдэмтэн доктор профессоруудаас суралцаж дээрээс нь миний одоо хэлхий явсан урд үе, дунд үе тийм ээ. Одоо залуу үетэйгээ ингэж хамтарч ажиллаад энэ хүүхд сурагч нар, албаагч нараа бэлтгэх энэ их сайхан гэгээ мөртэй ажлыг хийж тэгээ дээрээс нь энэ нөгөө залуу үетэйгээ ажиллана гэдэг их гоё юм ба. Бас миний бодож байгаа. Тэгээ аль болохоор өөртөө ажиллах юм нөхцөл уулзааг өнөөдөр шахдаг. Ажиллах нөхцөл өөр нь хангадаг. Үе үеийн захирлууд. За тэгээ ажилтан албан хаагч нар тийм ээ. Эрдэмтэн судлаа доктор профессор багш нар. Тэгээ нийт сонсогч нартай зайн халуун мэндийг хүргэе. Удахгүй уулзъя. Сургууль маань улам гоё болж байна. Та нарыгаа ингээд ажил хийж байгаа зурагтаар юм ямар нэгэн одоо нэвтрүүлэг гарахад энэ миний сургууль, манай сургуулийн тэр байна. Ингээд таньдаг тийм манай одоо нөгөө хэлийнх байна, манай цагдаагийнхан байна, манай шүүхийнхэн байна, манай онцгойгийнхан байна гэл ингээд бас яриа сууж байдаг. Бүгдөө тийм ээ. Тийм учраас бүгдөөрэнд нь одоо ажлын өндөр амжилт хүсье. Энэ сайхан баярын мэндийг хүргэе. Улам их амжилт гэж одоо хүсье өрөөдөө. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ дотоод хэргийн сургуулийнхаа түүхт 90 жилийн зориулсан бидний бахархал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За энэ удаагийн дугаарт маань за манай онцгой байдлын сургуулийн галт нэмэртэй тэмцэх албаны техникийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан, багшилсан, за гамшиг судлалын магистр, за галуунтрах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч, за манай их сургуулийг ахлах дэслэг цолтой онц төгссөн цөөхөн төгсөгчдийн төлөөлөл, за хурандаа Батмөр багштайгаа уулзаж ярилцлаа. Ингээд багшаа танд бас түүхт 90 жилийн баярын мэнд төргийн ажлын амжилт, амьдралын сайн сайхан аз жаргал, эрүүл энх бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Танаа баг хамт олон ч гэсэн бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ түүхт 90 жилийнхаа зориулан бэлтгэж байгаа бидний бахархал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. Ингээд дараагийн нэвтрүүлгээрээ эргэн уулзцаая.